Сайн байцгаана уу? Хэрэгтэй хамтаа ярилцаж чигүүс өгтийн подкастын маань шинэхэн дугаар эхэлж байна. Энэ удаагийн төчнөр сэтгэл зүйч Наран гараа багш маань хүрэлцэн ирсэн байна. За та өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаач. За сайн байцгаана уу? Намайг Наран гараа гэдэг Diamond Mind хүүхд хөгжлийн төв сэтгэл зүйчээр ажилладаг. Diamond Mind гэдэг өсвөр насныхан зориулсан хувийн хөгжлийн сургалтуудад чиглүүлэгч багшаар ажилладаг байгаа. Тэгэд 3 хүүхдээ ээж байна. За манай өмнөх дугаар дээр маань таны бүлгийн зөвлөгөөнд явдаг охин оролцоод тэгээд бит хоёр сүүлийн хэсгээр илүү сэтгэл зүйн талаар өсвөр насны хүүхдүүдийн тухай яриад тэгээд энэ удаагийн дугаар дээр илүү мэрэгжлийн төвшөндтэй яг сэтгэл зүйч хүнээс энэ зүйлсүүдийг асууж ярилцъя гэж бодоод ингээд таныг урьсан байгаамаа. За баярлалаа. За тэгээд та юун төрөнд яг яагаад анх сэтгэл зүйч гэдэг мэрэгжлийг сонгохоор болсон бэ? За би энэ мэрэгжлийг сонгосон шалтгаан болохоор нөгөө одоо харьцангуй та нарын одоо жишээ нь дуртай мэрэгчлээ гэдэг юм хүсэж байгаа зүйлээ очиж сонгодог штэ тий. Тэр зүйл дээрээ тулгуурлаад мэрэгчлээ сонгож байгаа тий. Миний бодлоход маш санамсаргүй тохиолдлоор сонгосон. Би болохоор нэг анхны дээр курстэй хилэн дайгуу дуртай. Тэгээд солонгос хэлний анги орчуулагч. Хоёрт юмсан баггүй юу. Тэгээд нэгдүгээр курст маань яг ингээд солонгос хэл ордог хахад хажуугаар нөгөө сэтгэл судлал, ерөнхий сэтгэл судлал гэдэг нөгөө суурь хичээл ордог. Тэгээд манай сэтгэл судлалын багш айгуу тийм гоё санагдаад тэгээд ингээд ярьж байгаа юм зөв бүхэлдээ ингээд намайг мэдээд байгаа ч юм шиг тий. Ерөөсөө миний амьдралын талаар яриад байгаа ч юм шиг айгуу гоё санагдаад тэр хичээл маань маш их таалагдаад. Тэгээд хоёрдугаар семестрээсээ сэтгэл судлалын анги руу ороод тэг яг энэ мэрэгжлийг сонгоход хамгийн их түлхэж болсон хүн бол манай сэтгэл судлалын багш докторант Бат Цэцэг гэдэг хүн байна. Тэр багш маань маш их чиглүүлэг. Тэр багш байгаагүйсэн бол тий. Тэр багш байгаагүйсэн бол үдийд та яа шал өөр мэрэгчлээ болсон. Явж гисэн ш. Тэгээд бид нар ямар сэтгэл зүйчтэй хахаас бол манайх байхгүй байсан бол за баярлалаа. Манайх шүү нөгөөсөө өөрөө бас айгуу гой хүн байдаг байхгүй. Тэгээд би айгуу их сахилгагүй. Тэгээд багшигаа 4 жил крем төгссөн дөө. Тэгээ яг энэ мэрэгжилтэй маш их хайртай дуртай. Тэгээ манай багш ч гэсэн яг энэ мэрэгжилтэй маш тийм хайртай, яг энэ мэрэгжилтэй маш тийм хариуцлагатай хүн байсан. Тэгээд яг багшигаа дуурайгаад бас яг энэ зүйлтэй ингээд дуурлах хэрэгтэй байна, мэрэгжилтэй дуртай байна гэдэг чи өөр айгүй гоё юм байт юм байлээ. Тэгээ явж яг ингээд манай багш хүртэл хэлдэг байсан байхгүй. Анх нөгөө намайг сэтгэл судлалын ангиар оруулахдаа чамд ингээд сэтгэл судлаач зохирноо одоо зохинооч гэдэг юм уу те би болохоор нөгөө шууд л хүний бодол санааг уншдаг болчихно гэдэг нөгөө ойлголттой байгаад би уншиж чадахгүй бол яах юм багшаа гэл ингээд ч гэдэг юм уу те гэтэл нөгөө онлын мэдлэгийн нөгөө тухайн багш маань зааж өгнө гэдгийг мэдхгүй тэгээ багш ингээд айлтгүй санаа зовлтгүй юм ч гэсэн хичээлтэй яваад үз 4 жил суралцсан гээд тэгээ 4 жил яг энэ хичээлээрээ суралцаад Улаанбаатар эрдэмтэн сургуулийг сэтгэл судлаачаараа улаан дипломтой төгссөн. Яг миний хувьд бол сэтгэл зүйч гэдэг мэрэгжлийг нэг хүмүүс мэддэггүй байсан юм шиг санагддаг байхгүй тийм сүүлийн үед ялангуяа ингээл хүүхдүүд мэдээл тийм хүүхдүүд сэтгэл зүйч болъё гэж сонгоод байгаа юм шиг яг миний хувьд санагдсан. Тэгээд сэтгэл зүйч болъё гэж бодож байгаа миний ойр дотны хүмүүс найзууд их байдаг хүүхдүүд их байдаг учраас таас яг хувь хүнээсээ ер нь сэтгэл зүйч гэж мэрэгжилд одоо зөвлөхөл одоо сэтгэл зүйч болгож байгаа хүүхдүүдэд яг юу гэж зөвлөх вэ? Тийм яг зөв одоо нэг яг багшийн хэлж байгаа үед одоо жишээ нь сэтгэл судлалаар сурна гэхээр нэг шараатны имлэг дээр очиж ажиллана гэдэг. Чамд одоо ажлын байр авахгүй юунд сони юм хийгээд бараг сэтгэл зүйч болоод тахтай тийм өвчтэй мэдрэлтэй хүмүүстэй ажиллах гад сони юм гээл чим эцэгхэн загнадаг байсан гинэ. Тэгээд анги дөрвөлт мөргөлт гэдэг чинь айгу цөөхөн хөвгттэй сэтгэл судлаачд суралцдаг байсан юм. Тэгсэн чинь энэ жилийн одоо эсэл дээр хэд чинь бараг 4-5 анги дүүрдэг. Тэгэхээр яалтчгүй одоо чиний ажилласан чинь маш зүг байгаад байгаа хгүй. Сүүлийн үед бол сэтгэл судлалаар одоо суралцах сонирхох хандлагатай хүмүүс нэлээд ихссэн. За би сэтгэл судлаачаар сурах байгаа хүмүүстэд хандаж хэлэхэд нэгдүгээрт одоо яг энэ сэтгэл судлаач гэдэг мэрэгчлэлд маш хайртай байгаарэ, маш их тийм сониуч байгаарэ гэж хэлмээр байна. Маш тийм одоо хүнийг судлах байгаа тий ямиг ингээд сонирхдаг, хүнийг ажигладаг, тухайн үйл явдлыг ажигладаг. Ер нь айгүй тийм ажигч байх. Тэгээ мажигч гэрхаа байх занга эртхэн шиг одоо юу дээ илрүүлдэгч гэдэг юм уу тэр зүйлд ингээд дадал болчвол яг судлаач болох хавцууд ч гэдэг юм уу илүү
хүн байж чадна. Тэгэхгүй нөө яг бидний мэргэжлийн гол зүйл нь одоо хин нэг одоо магадгүй би чамтай яриа сууж байгаа бол би чамайг ажиглах чадвар маань өндөр ах хэрэгтэй гэдэг байхгүй юу? За энэ чингүн гэдэг хүүхд ярилцсан. За яг энэ ярилцж байгаа явцдаа магадгүй ингээд гараа ингээд базаад энэ ч гэдэг юм уу те. За тэгвэл энэ хүүхд яг энэ дээрээ ямар акцент өгөөд энэ ч гэдэг юм уу те. А яг энэ үгийг хэлэхдээ ингээд сандарч нөө нүүр амны хуурлын нүүрээ нөө гэдгийг ингээд нэг бүрчлэн ингээд ажиглаж идэг байхгүй. Дээрээс нь доош нь одоо бүгдийг нь хэлсэн шүү дээ. Тийм болохоор яг ийм зангаа илрүүлээд те бусдыг ингээд ажиглаад одоо магадгүй автобусанд явж байхдаа хэнийг нэг анзаардаг ч юм уу хажуугаар өнгөрч байгаа хэнийг нэг харах хэнийг одоо сэтгэл хөдлөл гаргаж байгаа үед ямар сэтгэл хөдлөл дээр ямар царийн хувирал гаргаж чинь гэдэг юм. Энэ бүгдийг бас эрт мэддэг байвал илүү нөгөө давуу тал болох байх. За тэгээд яг энэ мэрэгчлийг бүр ингээд үн цэнийг бас маш сайн ойлгох хэрэгтэй. Би зүгээр яг ингээд бүхэн гэж бол хэлэхгүй. Гэхдээ зарим нэг одоо магадгүй ингээд сэтгэл судлалаар сурчаад тэрүүгээр одоо ингээд айгүй их сэтгэл судлаачид мөнгө олдог тий. Тэдгээрээс баяжин гэсэн юм хандлагатайгаар тийм нэг ажил хийж байгаа ганц нэг хүмүүс байдаг гэж сонссон. Ер нь бол байдаг. Тэгэхээр тийм юм бол байдаггүй. Ер нь бол яг энэ мэрэгчлээ хайртай бусдад туслая те бусдыг ойлгох бусдад ингээд зөв одоо сэтгэл судлаач хүний гол зүйл нь яадаг вэ гэхээр тухайн клиент нь бие дааж шийдвэр гаргахад нь тусалдаг байхгүй юу. Тэгэхээр бие дааж шийдвэр гаргадаг болоход нь тусалдаг хүн учраас тэрийг бас эртнээс ухамсарлцсан дээр. Ер нь бол магадгүй жоохон ингээд карьер хөөж байгаа ч гэдэг юм эсвэл алдар нэртэй болоод мөнгөтэй болоо ингэн тэгнэ гэж хүсэж байгаа хүмүүс байвал мөнгө олдог мэрэгчтэй л эртгээ сонгочоорой. Сэтгэл зүйч мэрэгжлийн бас давуу болон сул тал нь юу вэ? Ихэнх хүүхдүүд бас яг хөө мэрэгжил сонголтын дээр миний анзаардаг дандаа ингээл давуу болон ингээл сайхан бүгдийг ингээл мэдээл ордог. Яг үндэ яг хэцүү хүнд зүйл гэдгийг нь юусэн мэдхгүйгээр ороод тэгээ яг сураад төгсөөд ажлын байран дээр гарангуудаа яг хүнд зүйлсүүд энийг өөрийнхөө биеэр мэдрээд эхлэхээр чадахгүй юм байна гэд хайдаг тохиолдол их байд юм болов уу гэж бас боддог. Тийм. Тэгэхээр яг давуу тал нь гэвэл мэдээж маш олон давуу талаа яг ингээд би өөр дээр хэлэхэд одоо жишээ нь би зөвлөгөөнд ордог шүү дээ тий. Бүлгийн зөвлөгөөнд ингээд ордог тий. Ингээд бөөнөрөө ингээд уйлал тэгээ тухайн нөхцөл байдалтай жоохон юугүй тэгээд уйлаад дуусны дараа нь тухайн хүмүүс нэг гой сэтгэлэн сэргээл за тэгээд ямар айн ингээд сэтгэл санаа тайвширсан уу нэ тэр гингөө чи нэг бүгд нэг гой алдсан тий. Ингээд багшаа энэ дээр бүр нэг юм авагдчихлаач гэдэг юм уу тий. Тэр зүйлийг харах надад өөр айгүй гой кафе өгдөг. Яг ингээд уйлаад дуусны дараа ч юм уу магадгүй ингээд асуудлаа яриад дууснараа тухайн хүн эсвэл өөртөө ямар нэгэн байдлаар шийдэл олсны дараа тэр нэг дараах тэр нэг харц гэж байдаг аахгүй юу. Нэг арай өөртөө ихтгэлтэй болсон ч гэдэг юм арай нэг өөр шийдэл гарцсан тэр нэг харц. Би тэрийг харах айгуу төртэй. Тэрэн дээрээс айгуу их мотивац авдаг. Хэцүү зүйл гэх юм бол жоохон хүн түнд кейс дээр ажил бол жоохон хэцүү. Магадгүй нэг сэтгэл зүйч одоо өөртөө амьдралын одоо юу гэдэг ижил замнал тулцсан хүн байж болно шүү дээ. Ерөнхийдөө ойролцоо жишээтэй гэдэг юм уу. Тэм хүмүүс нэг зөвлөгөө өгч болдоггүй байхгүй юу. Яг тэр нөө өөрөө буцаад нэг шоконд орох магадaltaй байдаг. Тэгэхээр яг тиймэрхүү нөхцөл байдалд орох ч юм уу. Эсвэл ингээд нөгөө бүр нэг жоохон хүнд кейсэд байдаг байхгүй юу. Тэгээ тиймэрхүү хүмүүс хасны дараа ингээд айгуу хэцүү. Ингээ нөө цаанаа би ч мэрэгчлээ хэрнээ цаанаа би ч бас хүн л байгаа шүү дээ тийм. Тэнгүүд магадгүй нэг жоохон охоорж ирэл янз бүр хэцүү мархаал тэрний дараа ивэдээ ингээд нэг жоохон хямарчих магадлалтай хүнлээ юм чинь. Гэхдээ буцаагаад яг бид нар сэтгэл судлаачид байх хэрэгтэй гэхээр богино хугацаанд тэндээс гарах хэрэгтэй. Тэр нөхцөл байдлаас өөрийгөө бушуухан одоо гараад тэгээд дараагийн үйлчлүүлэгчтэй ямар нэгэн байдлаар сэтгэл зүйд одоо тавгүй байхгүй байж байгаад орох хэрэгтэй гэдэг байхгүй юу. Тэгэхгүй би одоо тавгүй ингээд өөрөө сэтгэл санаа докторгүй байж би чиний ингээд асуудлыг сонсоод байж чадахгүй шүү дээ. Чамд 100% ингээд full time анхаарч чаддаггүй байхгүй юу. Би асаа бодлоо. Хэрвээ та ингээд юм олдын хайр хүндэтгэлийг хайртай хүн нь олё гэж бодож бол сэтгэл зүйч мэрэгчтэй болох хэрэгтэй байна. Манай агч бүлгийн зөвлөгөөнд ордог хүүхдүүдийнхээ хайртай багш нар шүү дээ. Тийм болохоор тэгээд яг тийм мэрэгчлээ болооч бүхний хайрыг аваад хайрлагдаж чадах юм шиг санагдлаа сая. Сая юм асуух гэсэн юм аа. Тий. Түрүүн та шар хаадаг ярьсан шүү дээ. Дээр үед ингээд шар хаадаг л очиж ажиллана гэд. Тийм. Тэнгүүд одоо ч гэсэн эцэг хүмүүс ер нь тэгж бодоод байдгийг болов гэж миний хувьд ингээд бодоод байдгийг. Эсвэл зарим хүүхдүүд ч юм уу ерөөсөө яг ингээд сэтгэл зүйч гэж яг хүнтэй одоо
яг ямар мэрэгжлийн ч юм уу эсвэл яг сэтгэл зүйн зөвлөгөө гэж яг юу байдгийг эсвэл сэтгэл зүйн асуудал гэхээр л заавал нэг юм одоо тийм яг жигээ шар хаданд байдаг хүмүүс л тэр л хүмүүс сэтгэл зүйн асуудалтай эсвэл яг юм гониглах эсвэл одоо өсвөр насны хүмүүс хямрах ч юм уу стресстэй ч юм уу тиймэрхүү асуудал яг юу юм болоо энэ дээр лөө одоо мэрэгжлийн тайлбар гэвэл за нэг учиргүй мэрэгжлийн тайлбар гэхээс зөв өөрийнхөө онцгоос л хэлчихэ тий. За энэ дээр болохоор юм байт юм. Нөгөө магадгүй тийм хүн болгон одоо сэтгэл зүйчийг хүлээн зөвшөөрсөн тий сэтгэл судлаачийг хүлээн зөвшөөрсөн гэвэл үгүй. Тэр чинь тухайн хүний одоо ямиг судалдаг тий байдал тухайн ямиг одоо хүлээн авах чадвар гэдгээс шалтгаалдаг байхгүй. Одоо ч гэсэндээ зарим нь одоо сэтгэл судлаачийг ингээд чиний хэлдгээр нь шараад ажилладаг хүмүүс гэдээ ойлгож иж болно. Гэтэл одоо яг шараад ямар хүмүүс ажилладаг юм гэхээр сэтгэл засалч нар ажилладаг. Бидний одоо дараагийн түвшин анагаахын суурьтай тийм хүмүүс ажилладаг байхгүй. Сэтгэл судлаачид ямар хүмүүстэй ажилладаг вэ? Сэтгэл зүйчид ажилладаг гэхээр нэгдүгээр судалгаа шинжилгээ хийн. Сэтгэл зүйн судалгаа шинжилгээ. Хоёрдугаар яг гэхээр ерөөсөө өдөр тутмын асуудалтаач гэдэг юм уу? Энгийн нөгөө өдөр тутмын амьдралдаа магадгүй асуудал гарсан тэр үеийг өөрөө шийдвэрлэж чадахгүй бол тэр зүйлд нь чиглүүлэх зорилгоор л одоо сэтгэл зүйчид ажиллаж өгдөг байхгүй. Тэрнээс бол одоо яг ингээд зарим хүмүүс ойлгохдоор бид нар одоо сэтгэл засал шиг эмчилгээг нь одоо энэ там бичиж өгдөг ч гэдэг юм уу те эсвэл хүнд тийм клиентуудтай ажилладаггүй. Зүгээр энгийн хүмүүстэй ажилладаг байна. Нүг асуулт нь яагаад л дараагийнх нь сэтгэл зүйн зөвлөгөө нөхөнд хэр их хэрэгтэй байдгийг бол те юм яг одоо жишээлбэл одоо ингээл гониглах ч юм уу те эсвэл өсвөрөөс стресстэй ч юм уу тэр одоо тиймэрхүү асуудлууд нь бас яг юу юм болоо. За чингэний одоо миний бүлгийн зөвлөгөөнд орж ирсэн шүү дээ. Тэгэхээр би бүгдэн дээр нь одоо яг ижил арах хэрэгэлдэг те. Гэтэл тэр хүүхд болгон шал өөрөөр хариулдаг шүү дээ те. Тэгээд асуудал нь шал өөр төвшөнд байдаг тийм. Тэгэхээр одоо яг магадгүй өсвөр насныхаа гуниглж байгааг бол яг ийм юм асуудлаас болоод гэж бас яг нөгөө тоочны хэлэх боломжгүй байдаг байхгүй юу. Хүн болгон ч өөрөөр амьдрал туулсан тийм. Өөрөөр амьдрал үзсэн. Тэгэхээр тухайн магадгүй намайг ээж ав загнаад байна гэдэг юм уу би ингээд ууралдаг гэж болно шүү дээ тийм. Манай ээж аваад ингээд өдөржингөө л гэртээ байгаа л намайг загнаалахын сонин гадуур дотор гадаггүй ч гэдэг юм уу. Гэтэл нөгөө нэг хүүхдэд нисэргээр өдөржингөө ээж аваа гадуур дотор ажиллах надад цаг зарцуулдаггүй гэдэг ч юм уу тийм. Нөгөө тухайн хүүхдийн асуудал ч өөр байдаг байхгүй юу. Сэтгэл зүйн зөвлөгөөний хувьд болохоор яадаг вэ гэхээр одоо яг сүүлийн үед миний ингээд яг ажиллаад байгаагаар болохоор хин нэгэнд одоо өөрөө өсвөр насныхаа над дээр айгуу хэрдэг шүү дээ тийм. Тэгмээ тухайн хүмүүс яадаг гэхээр талын хэсэг хин авчирч өгдөг. Одоо манай хүмүүс одоо ингээд зөвлөгөөнд орох шаардлагатай. Яагаад ингэж байгаа юм гэхээр ингээд сүүлийн үед ингээд сонин зан гаргаад ингээд ууралж бухимдаад ингээд сонин байгаа тийм. Гэтэл нөгөө тал хэсэг нь би зөвлөгөөнд ормоор байна гэж ярьдаг байхгүй юу. Тэгээ за яагаад ормоор байгаа юм гэхээр ингээд намайг хинч сонсохгүй ингээд би ганцаард одоо аймаа орлмоо санагдаад надад айгуу хэцүү байгаад. Гэт ингээд хүрээд ирдэг. Гэтэл энэ хүүхдүүдтэй ярилцаад ингээд эцсийн дүнд ингээд ярихад ерөөсөө яах вэ гэхээр нөгөө тухайн хүүхдэд маань ярих хэрэгцээнд дутцсан хин нэг ойлгох тэр зүйл нь дутагдсан хин нэг нь өөрийн одоо ингээд хүндлэх хүлээн зөвшөөрөх тэр зүйлүүд нь дутагдсан байгаа гэдэг байхгүй ялангуяа өсвөр насныханд. Бүлгийн зөвлөгөөгээ яриад хаар манай үзэгчдод яг сонирхолтой ч юм уу яг юу юм бол гэж бодож байгаа. Та тэр тухайгаас гоё тайлбарлаад хэлээд өгөөч. За тэгэхээр яг бүлгийн зөвлөгөөг нь болохоор ерөнхийдөө ижил төрлийн асуудалтай хүмүүс гэж болно. Одоо магадгүй архины хамааралтай нэг 8-10 ч гэдэг юм уу те нийлээд тухайн асуудлын талаар ярилцдаг. Ярилцаад магадгүй энд ганцхан чи энэ асуудалтай биш, ганцхан чи энэ асуудалтайгаа тэмцэж байгаа биш гэдгийг ойлгуулж болдог. Миний яваалдаг бүлгийн зөвлөл болохоор өсвөр насны хүүхдүүдэд тулгамдж байгаа асуудлууд буюу одоо гэр бүлийн хүрээнд стресс байгаа бол тийм эсвэл ингээд найз нөхдийн хүрээнд стресс байна уу, бухимдал байна уу, эсвэл үе тангийнханд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна уу, анги хамгааллын гадуур хүлээн үү, нөгөө тухайн 7 хоногоос шалтгаалаад нэг сэдвийн хүрээнд нэг 11-ээс 17 насны нэг 8-аас 10 хүүхдийг хүлээж аваад хоорондоо ярилцдаг.
Энэ нь бас хүн болгонд нээлттэй байгаа. Тийм. гэдэг тохоо. Яг өсвөр насны одоо буюу 11-ээс 17 насны бүх хүүхдүүд одоо энэ зүйл маань нээлттэй хэрэг танд одоо магадгүй хинэгдээ ярилцахыг хүсэж байгаа. Эсвэл мэрэгжлийн хүнээр одоо чиглүүлэг хийгээд тэ зөвлөгөө аваад ярилцмаар байгаа бол одоо манай төвөглөл хадлага, үе таалга үргэлж одоо нээлттэй байгаа. За тэгэхээр яг ер нь өсвөр насны хүүхдүүдтэй их ажилдаг. Тэгээд яг ихэвчлэн яг ямар асуудлууд тулгараад байдаг юм бол эсвэл нэг жижигхэн юм өдр одоо ихэнх хүүхдүүд яг нэг жижигхэн ингээ асуудал гараад байдаг. Уул нь нэг л энгийн юмар шийдэж гээд байдаг ингээд хэлээд өгөх тийм зүйлүүд байдаг уу? Боддог уу? Наадах чинь ингээ шийдэж хэвсэн ингээл. За бас хүний асуудал руу дэж дураараа авч болдгоо. Гэхдээ нийтлэг асуудлууд байдаг. Одоо жишээ нь өсвөр насны хайр дурлал хамгийн том асуудал байдаг. Тэ өсвөр насныхаа ингээд одоо хин нэгэнд хайрлуулах магадгүй одоо хоёр ангид нэг хоёр хос байлаа гэхэд бусад үеийнх нь яах нь би ч гэсэн үер хийж үзмээр байна. Би ч гэсэн хайрлуулж үзмээр байна гэдэг нэг тэр зүйлийг мэдэрдэг. За хоёрныхаа гэр бүлийн асуудал буюу эцэг хэн хүлээн зөвшөөрөхгүй байх. Эцэг эхтэйгээ үл ойлголцох тий. Нөгөө хүүхэд маань одоо би хүн болцсон байгаа шүү дээ тий. Хүүхдээс би хүн болоод өөрийгөө том болцсон гэдэг ингээ хүлээн зөвшөөрж чад эцэг хэн ингээ хүүхэд юм шиг тий. Нэг жоох хүүхдээ арчиж байгаа юм шиг ингээл айгүй тийм тухгүй байдалд одоо тухайн хүүхдийг оруулдаг ч гэдэг юм уу тий. Эсвэл ингээ нэг ямар нэг юм дээр шийдвэр гаргахаараа ингээ жоох юм бич гэж төлөхснээ. Нөгөө талд ингээ янз бүр юм хэлэхээр том юм байж ч гэдэг юм уу. Тэгээ нөгөө хүүхдийг нэг одоо яг би том юм уу жоох юм уу гэдэг юм тийм ойлгомжгүй байдал бас оруулах хандлагатай байгаад байдаг. Мөн яг эцэг эхтэй холбоотой нэг асуудал байдаг юу байдаг вэ гэхээр тухайн хүүхдүүд маань хитрхи ачаал мэдрэх. Эцэг хэн нэг хитрхи ачаал мэдрүүлснээс болоод тухайн хүүхд шантраад ядраад магадгүй нөгөө ачааллаа мэдрээд эцэг эхтэй хэлэх гэхээр одоо мөн хүүхд толч гот ч юм уу эсвэл нөгөө намайг одоо ийм сул дараагаа ботчихгүй дэч гэдэг юм уу түүнээсээ болоод тийм айцтай байдаг байхгүй юу. Бас нэг асуудал болохоор одоо өсвөр насныхан толгойн асуудлын нэг болохоор сургуулийн орчин. Сургуулийн орчинд одоо хин нэгэнд гадуурхагдаг, анги хамтолондоо гадуурхагдаг, найз нөхдөд гадуурхагдаг. Эсвэл нөгөө дотны найз нөхдөд нууцыг одоо хин нэгэнд очиж хэлэгч гэдэг юм уу. Мөн ирээдүйдээ санаа зовх. Одоо ирээдүйд ямар мэргэжилтэй болох уу, юугаар суралцах уу, юу хийх үү гэдэг юм уу те. Одоо сүүлийн бас энэ нэгдээд байгаа юм болохоор коронавирус болоод өсвөр насных нь хин нэгдээ харилцаж чадхаа болсон тий. Тэгэхээр одоо хүмүүстэй яаж харилцах вэ? Би зүг яаж байгаа бүр ярьж байгаа л ч гэдэг юм уу тий. Эдгээр зүйл чинь ерөөсөө магадгүй өөр нэг одоо энэ насны үечлийг давцсан бол энгийн харагдаж байгаа. Гэтэл яг энэ өсвөр насны хүүхдтэй энэ бол өөрөө маш том тийм асуудал төвчдөг. За тэгвэл номер 1 асуудал тэрний тухай ярия. Хайр тий. Яагаад ингэж те ингэж цэцэрлэгт ч юм уу ингэж жаахан бахта ингэж тэрний тухай юу ч бодохгүй явж ийсэн аа. Яг өсвөр наснд ирээд ч юм уу тэрний тухай эсвэл бодоод ч юм уу эсвэл ингээд бүр ингээд шаналал тийм болоо. За яг хөө эсвэл яг хөө зэрман нэг хүүхдүүд одоо жишээлбэл ингээд цэцэрлэгт байхдаа ч юм уу багаагтай ч юм уу ингээд үерхэд ч юм уу эсвэл салж малаал тэгмээ юу ч таахгүй ингээд нэг л юм одоо тоглоом шиг ингээд бодоод тэнгууд ингээд өсвөр насн дээр ирэнгүүд яагаад тэр зүйл юм бүр юм сериосны болоод те хүнд асуудал болоод тэгмэдээ тэрнээс болж хит хоног эморж тэгээд идэм болоо. За энэ нь болохоор нөгөө түрэн би хэлсэн те одоо чи хүүхдээс одоо том хүн болох процесс буюу чи нөгөө бие бяцлагт өөрчлөлт явагдаж байгаа. Тэгэхээр яманд айгуу тийм нөгөө сэтгэл хөдлөл өндөртэй ханддаг. Эерэг юмд ч сэтгэл хөдлөл өндөртэй, сөрөг юмд ч одоо сэтгэл хөдлөл маш өндөртэй ханддаг. Яг угаасаа ингээ харагддаг байхгүй найзууд ямар нэг ингээл асуудал илүү эмзэг гэдгээр хандах ч юм уу ингээд тэгэл яг ингээл том хүн болох гол хөөх юм бүгд ингээл хичээж яваа хөвгтүүд. За тэгвэл яг эцэг эхтэй харилцах гэдэг бас хамгийн чухал том асуудал юм шиг болоод байдаг. Яг ингээд өөрийгөө ээж аавдаа ойлгуулж чадахгүй ч юм уу эсвэл тиймэрхүү ингээд ээж аавтайгаа ярилцдаггүй ч юм уу тийм хөвгтүүдэд ер нь юу зөвлөх вэ? Гэх юм уу да. Би энэ дээр болохоор хүүхдүүдэд яг нэг яг өөрийнхөө зөвлөдөг юм л хэлж байна. Тэгэхээр би энэ дээр ингэж зөвлөдөө. Чиний ээж аав өсвөр насны хүүхэд байж үтсэн. Харин анх удаа өсвөр насны хүүхэдтэй болж үзэж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хүн мартчихдаг байхгүй юу? Одоо магадгүй чи ингээ бах байсан үе мартчихдаг штэ хүн юу мартчихдаг. Тэрэн шиг нөө эцэг эхчүүд чинь өсвөр наснд нөө анх нөө филинг нөө first feeling гэдэг штэ тий. Анхны мэдрэмжүүдээ мартсан байх тохиолдол байдаг.
магадгүй ингээд чи найз нөхдөйгөө хонох гээд ч гэдэг юм уу. Тэр бол ингээд найз нөхдөйгөө кино үзэх ч гэдэг юм те. Энэ бол чамд нөө маш тийм үн цэнтэй зүйл байгаа шүү дээ тий. Гэтэл нүцэгч одоо юмдаа гадуур дотор одоо кино үзээд ингээ яваад идэн тэг яваад идэн ч гэдэг юм шал дэмэм хий яваад ах юм ч гэдэг ч юм уу тухайн хүүхдээ ойлгохгүй байхгүй юу. Энэ тохиолдолд яах вэ гэхээр ээж авдаа одоо маш зүгээр ойлгох хэрэгтэй. Магадгүй нөгөө тухайн хүүхдээ ээж авахаа өсвөр насныхан ч юм уу эсвэл одоо ах ингээ найз нөхдөд цагийг дуртай зугаатай өнгөрүүлдэг байсан үеийг асуудаг ч гэдэг юм уу тий. Тэнгүүд нөгөө ээж аав мэдрэмж чинь сэргэх байхгүй юу. Тэнгүүд тэр үед нөхөө гэхээр би ч гэсэн энэ зүйлийг одоо мэдэрч байгаа. Тэгээ энэ зүйл ч гэсэндээ надад одоо магадгүй миний найз нөхөд надад үнцэндээ санагдаж байгаа. Тэгэхээр одоо намайг магадгүй найзтайгаа кино үзэхэд хүлээн зөвшөөрдөг байгаарай. Энэ ямар зөв арга вэ? Яг өөрийнхөө хойчныхаа дурсачийг сэдвэж байгаа л дөрөөлүүлээд асуух хэрэгтэй байна шүү дээ. Тийм. Гэхдээ яг энийг маш эергээр ашиглах хэрэгтэй шүү за. Тэгээ яг одоо жишээ нь кино үзэхдээ бол ингэж асуу. Бусад тохиолдолд одоо эзэхийг сонсохгүй бол бас арай өөр хэвлдэг ч гэдэг юм уу тий. Яг би нөгөө тухайн хүүхдийн нөхцөл байдлаас ч юм уу шалтгаалаад өөрөөр арга байж болдог байхгүй юу? За ингээд Жимс үүдэн подкастын өндөрлөх цаанд том төгсөн байна. Тэгээд та нэмж хэлэх зүйл байна. За нэмж хэлэх зүйлгүй л өсвөр насныхан хүүхдтэй эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд мэдээж одоо өсвөр насны хүүхдтэй эцэг эхчүүд илүү их нөгөө сэтгэл зүйн докторгүй байдаг байхгүй юу? Та нарт ганцхан одоо магадгүй ингээд нэг сэтгэл зүйн докторгүй хэцүү байдаг ш. Ээж авч гэсэн айгүйх хэцүү айгүйх санаа зовлт нэмэгддэг. Энгийн үеийг бодолоод өсвөр насны хүүхдтэй эцэгчүүд харьцангуй санаа зовлт нэх байдаг ч гэдэг юм уу те. За минийхд буруу замаар орчихгүй те. Ирээдүйд одоо ямар мэргэжлийн сонгоход ингээд гадаад дотор гарч байгаа нь одоо яачууд ингэчүүдээ тэгчүүдээ ч гэдэг юм ингээд дандаа юм санаа зовлттай байдаг. Тэгэхээр эцэгчүүдэд хандаж хэлэхэд хүүхдтэйгээ ярилцаад үзээрэй. Таны хүүхд өөрийн гэсэн бодолтой, өөрийн гэсэн зорилготой байгаа тэр зүйлийг сонсоод тухайн зүйл дээр нь тулгуурлаад дэмжиж хүүхдтэйгээ магадгүй шин төлөвлөгөө гаргаад ажиллаад үзээрэй гэж бас санал болгомоор байна. За баярлалаа. Тэгээд урилгыг хүлээн авч хөрөлтөд ирсэн багштай маш баярлалаа. Тэгээ подкаста үзүүцэгчтэй баярлалаа. За ингээд Жимс үүдэн подкастын үрээд өндөрлж байна. Баярлалаа.